За порно гэдэг үзэх нь бэлгийн чадхад хэрхэн нөлөөлдөг вэ? За порно induced erectile dysfunction буюу порно шалтгаанд хөвчрөлийн эмгэг нь порнографи хит их тогтмол үзэгтэй холбоотойгоор жинхэнэ бэлгийн харилцааны үед хөвчрөлт алдагдах үзэгдэл юм а. Энэ сүүлийн жилүүдэд ялангуяа залуу эрчүүдийн дунд бол өргөн судлагдж буй асуудал болоод байгаа. Порнограф үзэх үед хүний тарих дофамин ихээр хэмжээгээр ялгардаг. Хит их олон янзын порно үзэх нь тархийг хит мэдрэг болгож бодит амьдралын бэлгийн өдөөлт буюу жинхэнэ үнэтэй харилцах хүрэлцэх гэх мэт үйлдэлд бол хангалтгүй гэж үзэхэд хүргэдэг. Порно induced erectile dysfunction-ийн үед илэрх шинж тэмдгүүд. Порнограф үзэх үед хөвчрөл хэвэн байдаг ч жинхэнэ харилцаанд хөвчрөл үүсэхгүй эсвэл сул байж болно. За бэлгийн дуур хүсэл зөвхөн порнотой холбоотойгоор өдөгдөн харин хостойгоо сонирхол буурдаг. За сэтгэл гутрал, айдас, өөрийгөө буруутгах мэдрэмж төрж болно. За үүнээс гадна бэлгийн амьдралаас үүдэлтэй хосын харилцааны асуудлууд үүсч болно. За порно үзэхээ мэдээж нэгдүгээр зогсоох хэрэгтэй. Багадаа 30-аас 90 хоног порно болон гар хангалагаас бүрэн татгалзах. Энэ хугацаанд тарих допамин тэнцвэрээ дахин сэргээж бодит өдөөдөлтөнд илүү мэдрэмтгий болдог. Хоёрдугаарт дасгал хөдөлгөөн эрүүл амьдралын хэв маяг мэдээж суулгах хэрэгтэй. Үүнд болохоор кардио болон хүчний дасгал хийснээр тестостерон даавар нэмэгдэж стресс бол буурна. Өмнөөс гадна болохоор сайн хооллолт, хангалттай унтах нь бол маш их чухал байдаг. За 3 дугаар сэтгэл зүйн дэмжлэг. Психологч, сексологчтой ярилцах нь өвчний үндсэн сэтгэл зүйн шалтгааныг тодорхойлох, даван туулахад мэдээж туслана. За 4 дугаар хосын харилцаагаа хөгжүүлэх. За үүнд болохоор жинхэнэ дотн харилцаа, итгэлцлийг сэргээх, мэдрэмжинд тулгуурсан харилцааг хөгжүүлэх. Порно induced erectile dysfunction бол бие махбодын биш харин тархины дасгал бөгөөд эргэж сэргээгдэх боломжтой. Зарим тохиолдолд бэлгийн сулрал, сэтгэл гутрал, айдас зэрэг хам шинжүүдтэй хавсардаг тул мэргэжлийн тусламж авах хэрэгтэй байдаг.